За өнөөдөр бид нэр удаах үйлдвэртэйгээ танилцахаар хүрч ирсэн байна. Эх хонд буюу одоо энэ 4-р сараас эхлээд шүншиггийн шид төсөл эхлэхтэй холбоотой. За тухайн төсөлтэй хамтран ажиллаж байгаа олон компаниудыг одоо бид нар олон нийтэд сурчлаа гэсэн юм даалгаврыг авсан байгаа. За мэдээж барилгын салбарт 20 жилийн түүхтэй ажиллаж байгаа MD Top компанийн хувьд бол мэдээж маш олон тал дээр одоо хятадын топ гэж хэлж болох олон компаниудаа хамтарсан байдаг. Бидний дараагийн үйлдвэр одоо хятад улсын үйлдвэрлэл худалдааны хамгийн том цэг болох Гуанжу мужид хүрэлцэн ирсэн байгаа. За Гуанжууд ирээд Баян гэж нэрлэгддэг юм. Одоо бидний шууд утгаараа силикон үйлдвэрлэлийн үйлдвэрээр хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд та бүхэн маш гоё сонирхолтой үйлдвэрийн аяллыг одоо үзүүлнэ. Гуанжу Баян технологи нь бүгд найрамдах Хятад ард улсын силикон чигжээс полимер сүртэй материалын судалгаа үйлдвэрлэлд борлуулалтаар мэргэсэн салбартаа тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус компани 1985 онд бүгд найрамдах Хятад ард улсын Гуанду мужийн Гуанжу хотод үүсгэн байгуулагдсан. Өдгөө тус компани нь Хятадын дотоодын зах зээл маш хүчтэй байр суурьтай төдийгүй Европ, Хойд Америк, Зүүн Өмнөд Ази, Архит орнод, Африк, Австрали зэрэг олон бүс нутагт бүтээгдэхүүнээ экспортлдог. Тус компани хэрхэн амжилттай явааг хамтрагч байгууллагууд хэрэгжүүлсэн төслүүд гэрчлэх бөгөөд 2008 оны Бээжингийн Олимпийн наадам шувууны өвд, Хятадын үндэсний усан спортын төв, Гуанжугийн театр, Шанхайн үзэсгэлэн их танхим, Өвлийн Олимпийн тосхон, Катар дахь Доха цамхаг, үндэсний үзэсгэлэнгийн танхим, Бурж Калифа цамхаг гэх мэт олон амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийг нэрлэж болно. Онцлог амжилтууд: Хятадын анхны бүрэн автомат тасралтгүй силикон үйлдвэрийг байгуулсан, Хятадын шилдэг патент шагналыг 2 удаа хүртсэн, сансар нисгийн салбарт ашиглагддаг силикон технологиг нэвтрүүлсэн, салбартаа анхны CNAS лаборатори байгуулж 5 төрлийн стандартын туршилт хийсэн, 430 гаруй патент эзэмшдэг, үүний 60%-аас дээш нь шинэ бүтээлийн патент, үндэсний болон салбарын стандарт боловсруулахад голлох үүргийг гүйцэтгэдэг, үндэсний технологийн инновацийн үлгэр жишээ компаниар нэрлэгдсэн зэрэг олон амжилтуудыг гаргасан юм байна. За бид хэд аялын явцад зөвхөн нөгөө нэг entertainment баг операторууд, сэтгүүлчид явж байгаа. Тэрнээс гадна за үндсэн MD Top-ийн шүншиггийн төслийн багт явж байгаа. Бид нар маань өөрснөө бодит байдлаа бид нар танилцуулж байгаа. Хоёрдугаарт энэ багийнхаа өөрсдөө бас ямар компанитай хамтран ажиллаж байгаа гэдгээ танилцах журмаар үзэгчид, оршин суугчид одоо бид нар хэрэглэгч та бүхэн танилцуулах явж байгаа. Ингээд шүншиггийн хотхны маркетинг хариуцсан захирал Тэгш Мэргэнтэй би явж байгаа. За тэгшээ эхлээд энэ компани Time Life буюу цаг тооны бичгийг тайлбарлая. За энэ компани маань хувьд болохоор ихэдээ бол үүсгэн байгуулагдсан он цаг хугацаанд 1985 онд бол байгаа. Тэр үеэс хойш ихэд доктортойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн ер нь нэлээд мундаг том компани. 1951 онд болохоор одоо эдгээр яг хамгийн өргөөхөн хэрэглэгддэг нөгөө нэг одоо органик силикон гэдэг тэр бүтээгдэхүүнийхээ ихэд хамгийн анх нээж илрүүлж ирэхэд үйлдвэрлэлд оруулж ирж ирсэн юм байна. 1970-аад онд хиймэл дагуул хөөргөх энэ том төсөлд бас оролцож хиймэл дагуулыг хөөргөх бүтээгдэхүүнүүдэд энэ дээр бас оролцсон байгаа юм байна. 84 он болон энэ 84, 92, 98 онод болохоор яг нөгөө нэг өөрсдийнх нь энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процессууд болон том үйлдвэрүүд нь ерөөсөй баригдаад яг энэ сектор яг энэ сектортой бол ерөөхдөө хамгийн том гэдгийг ер нь бол тунхаглаад зарлаад эхэлж исэн ийм үеуд байгаа юм байна. Энэ компанийн хувьд бол яг дуртахад монголоор бол нэг цол гуншин гэж ярьдаг тэр юмнууд нь бол өстой аимшигтай их юм байна. Тэгээ эднүүсийн ингээд бүгдийг ингээд яг энэ бол ерөөсөө бүгдээрээ биш л гэж юм л да. Хамгийн том гэсэн бүр бидний хувьд үнэхээр нэр хүндтэй гэсэн шагналуудаа л тавьж байгаа. Тэрнээс биш бүгдийг гаргаад байх юм бол баг энэ нөрөнд багтахгүй байх гэсэн юм ярьж байгаа. Хамгийн том шагнал нь юу вэ гэдгсэн чинь яг энийг бол хэлж байна. Энэ одоо шагналыг авснаас хойш ахиж энэ компаниг авсан шагнал гэж компани гэж байхгүй гинэ. Тэгэхээр ер нь бол өөр компани аваагүй. Тэгэхээр эднийх бол ерөөсөө хамгийн сүүлд энийг авсан хамгийн том шагнал нь одоо манайх инэ гэдгийг
нэг хэлж байна. Энэ Америкийн нэгдсэн улсын стандарт баталгаажуулалт байдаг юм байна. ASTM гэдэг. 10 жилийн өмнө бол эдний компанийн сертификатыг авсан юм байна. Бүтээгдэхүүнээ ийм 5 стандартуудаар эднийх ингээд баталгаажуулдаг юм байна. Энэ дунд нь болохоор яг нөгөө Америкийн ASTM явж байна те. Хоёр дахь нь Европын энэ ISO энэ болохоор эдийн дотоодын одоо нэг стандартуудыг бүгдийг хангасан гэсэн. Тийм. Тэгээ энэ 5 категориудынхаа дагуу бүтээгдэхүүн болгон дээрээ 58 ийм шат амжилгын дагуу өөрсдөө бүтээгдэхүүнээ тестлэж одоо ингээд чанарын шаардлагыг хангасан байна уу юу гэдгийг баталгаажуулж ээж тэр худалдаа үйлчлэгийг гаргадаг. Тэгжээж эцсийн бүтээгдэхүүн гардаг байх юм шүү дээ. Гуандун мужийн ерөөхдөө тэр дундаа Гуанжу хотын ерөөхдөө нийт барилгын 30% нь 200 метрээс дээш өндөрт байдаг гэж. Тэгэхээр ерөөсөө тэр өндөр барилгуудын ер нь бол дандаа зөвхөн Баян компани бүтээгдэхүүнийг ашигласан гэж. Одоо түрүүний ярьсан нөгөө шилэн фасад хийхэд зөвхөн шууд тэрийг ингээл нэг одоо энэ манай бүтээгдэхүүн болж ийн гэж хийдгүүл юм байна л да. Яг хөө эхлээд энэ санаагаа олцоод тэрийг нэг 20 жил бол ерөөхдөө зогсоо тийм ингээд судлаад явж исэн гэж байгаа. Тэгээ ерөөхдөө бол яг бүр 20 жил хийгдснийхээ дараа одоо ингээд бүс орон нутаг бүр дээр очоод ингээд бүх туршилтыг хийж яаж энэ дээр бол бичснээр нь бол 50 гаруй жил бол нэг бүтээгдэхүүн худалдаанд гаргаж ашиглах гэж 50 жил одоо ингэж бүр туршиж тэ эцсийн байдлаар за энэ болж байна гэж л гаргаж ийн л та. За одоо энэ гэхэд Аризона мужид туршигдсан байна, энэ Флорида туршигдсан байна. Силиконы ашиглалт ер нь бол одоо ашиглагддаггүй сектор гэж байдгүй юм байна. Тэ? Тийм. Ялангуяа одоо ер нь энэ бүтээн байгуулалт энэ том компаниуд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн бүрт энэ ер нь силикон ер нь ашиглагддаг юм байна. Энэ дээр яг та хүн бас харж байвал том ернүүд бас байна л да. Миний мэдхээр одоо энэ Haier байна, энэ Media байна, тэ? BYD байна. Тэгэл одоо энэ Cherry гэдэг энэ хятадын бас том машин үйлдвэрлэгч компани. За энэ GAC Group гэдэг одоо бас том юу байна компаниуд байна. TRD Automotive. Ерөөсөө энд бол хятадын байж болох том компанид бүгдийнх л эдгэртээ хамтарч байна. За энд ер нь ямар төрлөөр ашиглаж болох вэ? Эднийх ямар төрлийн силикон үйлдвэрлэдэг вэ гэдэг тухай энэ дэр байгаа. Тийм. Энэ дээр яг бүтээгдэхүүний хувьд бол галд шатдаггүй тий. Одоо хөгц үүсэхгүй, өнгө хувирахгүй, хагаралтгүй гэдэг бүх энэ юмыг харуулсан байгаа даа. Тийм. MD Top компанитай ер нь эднийхэн ажиллаад 2 жилийн хугацаатай болж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл шүншиг 3 төсөл дээр эдний силиконыг ашигласан, өөрөөр хэлбэл хамгийн чанартай бүтээгдэхүүнийг ашигласан. Тэгээд ингээд өргөжлүүлээд одоо шинэ эхлэх чад төсөл уу шүншиг эгийн дээр хэрэглэхээр инфо хамтаа ажиллагаа эхлэх гэж байгаа. Энэ яг сав баглаа болно өөр боловч яг энэ марк нь SS 850 гэж. Тийм, яг наач юм уу? Мөн. Бас энд байна. Энэ яг манай нөгөө гадаа юунд ашиглагддаг. Гадна фасадаар ашиглагддаг. Мэдээж дандаа сайн гэж нүр царайгаа харуулад идэггүй байх нь шүү дээ. Туршилтууд зөндөө хийдэг байх нь, фейлдсэн тохиолдлуудаа хэлдэг байх нь. Ер нь ямар асуудал дээр энэ одоо силикон буруу хэрэглээ болдгийн, ашиглагдахгүй болдгийн, чанаргүй болдгийн гэдгийг бүр амар сайн. Хэрвээ чанаргүй силикон ашиглах юм бол одоо хардаа ингээд давхар цонх ингээд хөдрөөд байдаг байх нь. За энэ хүүгз мөгз бол ярих юм байхгүй. Одоо энэ чулуун шалны хоорондох, малтаны хоорондох төр бол хэцүү шүү дээ ингээд хараал алхуулчихна. Эсвэл ингээд бүр ингээд одоо энэ дэр түрүү харуулаад саар ингээд чулуу шиг ингээд өөрөө өмчдөг энэ хараа. Тэг бид нар муу юм ашиглавал ийм л болж байна. Барилга барьж байгаа компани маань чинээ сайныг авьяасан мөртлөө технологийн алдаа гаргах юм бол бас алдаатай гарна гэж хэлсэн шүү. Органик силикон гэдэг түрүүн бас танилцуулган дээр ч гэсэн их яваад хамгийн өргөн хэрэглэгддэг. Юунд вэ гэхээр хамгийн чанартай, хамгийн төсвөртэй материал гэж. За силиконыг маш олон төрлөөр хэрэглэж болно. За гэрэл ледэд, электрон бараанд,
За гэрийн хэрэглээнд за мөн эрчим хүч цахилгаанд тээвэр зуучид 5G хамгийн сүүлийн үеийн технологи харилцаа холбоод тий. За энэ дотор нэг айгүй хөөрх юм байна. Хардаа нааш манайхаа. Эмэгтэйчүүдийн гоо сайханд хэрэглэдэг байх юм байна хардаа. Хувцас хэрэглэлдэг гэсэн үг байхгүй юу? Гуанжуугийн метронд бас эдний аюулт ашиглагддаг. За дээрэс нь би түрүүн машин BYD гэж харуулад байсан. BYD-тэй яаж хамтарч ажилладаг вэ гэхээр ерөөхдөө нөгөө нэг одоо цахилгаан машинууд маань батарейтай байдаг юм л да. Тэр батарейнд бас нэг хамгийн чухал хэсэг нь битүүмжийн асуудал байдаг юм. Тэр бол хамгийн чухал гэж байгаа. Хэрвээ нөгөө нэг битүүмжил муу байх юм бол батарейнд нөгөө нэг чийг ус дарах гэдэг ч юм уу те. Тэр асуудал гарангууд нөгөө батарей чинь муудаал тэр машин ямар ч хэрэггүй тэр байтугай солиход бараг л зарим машин дээр нь бол ахаад нэг машинтай хасантай адилхан тийм зардал гардаг гэж байгаа. Гэтэл яг эднийх Bayou-ны BYD-гийн компани Bayou-ны силиконыг ашиглаж байна гэдэг чинь бас BYD хэр том компани үлээ те. Зөвхөн энэ силикон гэхэд 50 сая ширхэг болоосон байна. Дэлхийд даяар те. Тэр эдэд маань болохоор ерөөхдөө маш олон төрлийн силиконууд байдаг. Bayou компаниг Монголд тест амар сурталчлаа штэ хоёлаа. Тэгээ ганцхан барилгад хэрэглэх гэжсэн хоёр хүн ч одоо бүр сүулдэ ингэж манайхаа батарей гэж хийж ийн та нар ингэж болно дэргээ. Тэгээд монголчууд бас айгүй сайхан мэдээлэл авч байгаа. Энэ өстө гоё юм а тий. Энэ одоо бодвол цонхондоо ингэж хэрэглэдэг гээл үзүүлэн болгож тавьсан баг та тий. Дотор өсөн шүү дээ 97 онд хийгдсэн нөгөө нэг силиконы шилбүүдийг бүгдийг ингэ силиконд ч гэсэн юу нэ 29 жилийн хугацаанд өнгө алдаагүй яг энэ чигээр байж гинэ гэсэн үг шүү дээ. За бид нэр сая дотор загварын шоурумд танилцсан байсан. Тэгээд хажуу талд нь бас үйлдвэрлэлийн процессор орж үзлээ. Гэхдээ бичлэг их боломжгүй юм байна. Одоо нууцлын зэрэгтэй байдаг учраас ямар нэгэн бичлэг их хоригдж байна. Хайд бичлэг битээгээрэй гэсэн. Одоо бид нар болохоор лабораторид бол орж үзэж болно. Хэрхэн яаж одоо шинжилгээнд хамруулж яаж гарч ирсэн бүтээгдэхүүн мөн чанарын стандартыг хангаж байгаа гэдгийг лабораторид шинжилж үзсэн юм. Тийшээ орж үзэж болох юм. За лабораторид нь бол ороод ирсэн байна. За эхлээд ямар ч байсан туршилт хийсэн бүх юмудаа одоо байршуулсан баг шүү дээ. Одоо нэг силикон байлгахад энийг бүх юмд ашиглаж болдог гэсэн үг биш. Ямар юмд ямар силикон ашиглах вэ гэдэг чинь хамгийн чухал. Одоо шилэн хэрэглэдэг силикон гэдэг тусдаа. За тэгээд одоо доктор гоёлд ашигладаг силикон гэдэг тусдаа. Энэ одоо бидний мэддэг металл фасад байна шүү дээ. Фасадны силикон. Чулуунд одоо ашигладаг силикон гэдэг тусдаа байна. Цалхаан бараанд ашигладаг силикон гэдэг тусдаа. Бүр нь бүгд тусдаа байдаг гэсэн үг шүү. За силикон ашиглаж болох боломжтой ямар газрууд байна бид дээр ашиглах гэсэн. За энэ ч бас нарны панел шүү дээ. Ийшээ чи ус оруулахгүй тул тойрсон силикон гэсэн юм байна. Энэний силиконыг хүртэл хийгддэг байх нь бай. Гэвтээ топ 10 онгоцны буудал одоо дотор силиконууд ашиглагдсан байх нь. Онгоц болон нөгөө метро урдан галт тэрэгний цонх тэд чинь нөгөө амар хүндлийн битүүмж амар байх хэрэгтэй шүү дээ. Тэд дээр эдийг ашигладаг гэсэн үг байна. Ашиглахдаггүй нэрээ үнэхээр халгаа. Таны мэдхийн үед айгүй ач холбогдолтой аялал болж байгаа. Тэгээд тэр дундаа үзэгчид тэр дундаа одоо шүншиг брендийг таньдаг мэддэг болсон шин төсөлтэй хамтран ажиллаж байгаа оршин суугчид, хөв хүмүүс, за үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа хүмүүст бол энэ маш чухал одоо үйлдвэрийн аялал байсан. Тэгээд бүр MD Top компанийнхандаа бүр баярлалаа гэж хэлмээр санагдаж байгаа. Би анх нөгөө аялал эхлэх гэж хахад ингээ бүх ноу-хаугаа хэлчих болж байгаа юм уу гэдгсэн чинь үгүй шүү дээ. Монгол хүн сайныг хэрэглэх хэрэгтэй. Тийм сайн компанитай хамтрах хэрэгтэй гэж хэлжсэн. Тэгээд үнэхээр мундаг байна. За лаборатори тестинг хэсэг дээр одоо бид нар орж ирсэн байна те. За энд хоёр давхар одоо шилийг тестлж үзэж байгаа гэсэн. За тэр машин маань силиконыг шилэнд дүүргэлт хийж одоо шахсны дараа за тийшээгээ хасах даалаас нэмэх 350 градус төхөөрөмж рүү оруулдаг баг. Тэрэн дотор бага температураас их температур хүртэл халааж ямар тэлэлт, хөлдөлт, хөлдөхөд одоо хатуурч гинөө, зөөлрж гинөө тэр бүх мэдээллийг энэ төхөөрөмж дээр үүсдэг. За энэ төхөөрөмж болохоор нөгөө нэг орчны чиглэг байдал уу, халуун байх уу, салхитай байх уу, шороотой байх уу гэдэг тестлж үздэг төхөөрөмж гэсэн. Бас гарацны температуруудыг тохируулна. За тэдэн гарацын чиглэг, тэдэн гарацын дулаан дээр тийм чиглэгтэй байна. За тийм хүүтэн байна гэдгийг энэ дээр бас үзэж болдог. Одоо энэхүү шалгаж байгаа хэсэг маань болохоор юу юм бэ л та? Электрон төхөөрөмжүүд байгаа шүү дээ. Тоос орогч юм уу, мотор, янз бүрийн юм дээр ашиглагддаг гэсэн. Тэрэн дээр өндөр эргэлт үзүүлэх, өндөр ачаал авч байхад хэрхэн яаж нөлөөлж гэнэ үү гэдгийг тестж үздэг төхөөрөмж. Энэ болохоор UV тест буюу хурц нарны гэрлэлээр шарж
халалт үүсгэж одоо тэр нөхцөл байдалд ямар урвал одоо ямар юу гаргаж чинь хариу үйлдэл гаргаж чинь гэдгийг тест үздэг. За бид нар бас л лабораторийн хэсгээр яваад байна л да. За энэ болохоор хоёр одоо төрлийн за шилийг хөнгөн цагаантай барьцалтуулсан байна шүү дээ. Дүүр гэж өгсөн. Тэгээд хэр их суналт хэдэн килограммын даацаар одоо юу гэдэг ямар их хүчинд татагдчихэж одоо тавих боломжтой байна уу гэдэг. Энэ одоо сая тест хийсэн өнөөдрийн тестийг нэ. Энэ болохоор яг одоо тестлж байна. Ингээд баг багаар ачаалаад ингээд татаад явах нь шүү дээ. Амар сонирхолтой. Тэгээд энэ дотроос хамаагүй намайг бичлэг хийж болохгүй гэсэн. За энэ хараа би түрүү ингэж сонгож татаадсан бол одоо ийм байгаа барьцсан байгаа юмыг дээш доош нь ингэж зөрүүлж татахаар яаж тасарч гинөө гэдгийг бас энэхүү машинаар үздэг байх нь. Одоо энэ ингээ 2 3 4 янзаар бас үздэг. За түрүүний машин бол ингэж татсан байна. Энэ машин бол ингэж татчихээн те. Дахиад бас ингэж татчихвол маш олон тест хийж байгаа. За энэ дээр ийм яг энэ дээр ийм алдаа гарсан байна. Энийг ингэх юм биш үү? Энэ дээрээ дахиад орцсон юм байна тийм ингээл нарийн шиг үздэг байна. Баярлалаа. Зөндөө өдрийн турш хоёулаа аялаа гэдэг баста тийм. Ер нь аялаач биш, гуруулаа хамтдаа аялсан. За хамгийн эхлээд ингэ шүншиг гэгээн төслийн маркетинг албаны захирлэгч мэрэгэнтэй хамтдаа ярилцсан. Удаах миний хамтран хөтлөгч зочин оролцогчоор MD Top компани борлуулалтын албаны мөнх чаргал ихөө Баян компани силикон үйлдвэрлэлийн процессыг та бүхэнд танилцууллаа. Мэдээж шүншиг буюу MD Top компани 20 жилийн түүхэд хамгийн сүүлийн үеийн технологи шинээр нэвтэж орсны нэг нь бол Баян компанитай хамтарсан силикон үйлдвэрлэгч яалтчгүй одоо байсан. Тэгээ чамд ямар санагдав? Надад бол бүр маш сонирхолтой байлаа. Тухайн одоо силиконууд нь за яаж бүтдгийг бол яг нүдэрэ харсан ч гэсэн бичлэг харуулсаар гэж чадсан. Тийм, үйлдвэр нь яг харилцагчаа хүндэтгээд бид нар одоо энэ саналыг дараагийн удаа бид нар олон жилийн хамтын ажиллагааны дараа бас энэ үйлдвэрийг бүхэл бүтэн танилцуулах боломж олно гэж бодож энэ удаад бас орхилоо. Ингээд дараагийн үйлдвэрээр аялах мөч хүртэл баяр та.